Өнөөдөр бол 1 сарын 1. Бүх зүйл цаашинаар эхлээд юу ч хийж бүтээж чадхаар нэх гоё урам зоригоор дүүрэн байгаа. Гэхдээ яагаад хэдхэн сарын дараа энэ урам зориг маань алга болоод оны төгсгөлд ямар зориг тавьснаа ч мартчихдаг юм бол? Ихэнх хүмүүс оны эхэнд урам зоригоор бэлхэж том зориг тавин түүндээ хүрэхээр ирч хүчтэй байдаг бол жилийн дунд үеэс эхлээд аажмаар зам гарчдаг. Судалгаагаар хүмүүсийн 80 орчим хувь нь шинэ жилийн зорилгоо эхний 1-2 сарын дотор орхиж эхэлдэг гэжээ. Урам зориг биднийг шинэ зүйл эхлүүлэхэд тусалдагч түүнийгээ тууштай хийхэд тусалдаггүй. Түр зуурын сэтгэл хөдлөлт төдий юм. Харин бодит өөрчлөлт хийж хүссэндээ хүрэхийг хүсвэл сэтгэл хөдлөлөөр хандах биш өдөр бүрийн дадал зуршилтэй болох нь илүү чухал. Шинэ зуршил тогтмол хэвшил болтлоо дунджаар 66 хоног шаарддаг аж. Жишээ нь энэ жил англи хэлээ сайжруулахыг хүсэж байвал өдөр болгон юу ч болж байсан баяр ёслол байсан ч хамаагүй 30 минутыг заавал тавтана гэсэн зорилго тавих хэрэгтэй. Үнэхээр амжихгүй бол 10 минут ч хамаагүй ядагч байсан өдөр бүр хийнэ гэж өөртөө хэлээрэй. Мөн зорилгоо хизээ хаана яаж хийхээ урьдчилж тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь би дасгал хийн гэж ерөнхийдөө бодох биш өглөө бүр 7 цагт гадаа 20 минут алхана гэж өөртөө амлах юм. Ийм өдөр бүрийн жижиг зорилгоудаа биелүүлсээр байвал оны төгсгөл гэхэд нэг том зорилгынхаа ард гарчглаа л гэсэн үг. Мөн нэг чухал зүйлсийг хүмүүс ихэвчлэн анзаардаггүй. Нэг удаа алхасаж нэг л удаа алдчих юм бол за боллоо гэд бүр мөсөн орхичихдаг. Гэтэл бодит амьдрал дээр нэг өдрийг алхасах нь асуудал биш. Харин дараагийн өдөр нь буцаад эхлэхгүй байх л хамгийн том алдаа юм. Тиймээс өөртөө алдаж болно. Гэхдээ 2 өдөр дараалан алхасахгүй гэсэн энгийн дүрмийг тогтоогоорой. Мөн ахиц дэвшлээ заавал харагддаг болгох хэрэгтэй. Өдөр бүр хийсэн зүйлээ тэмдэглэж, ухаанлын дээрч болтгой нэг тэмдэг тавьж хөвшвөл тарих би урагшилж байна гэдгийг мэдэрч цааш үргэлжлүүлэх хүч авдаг. Үр дүн нь шууд харагдахгүй байсан ч үйл явц нь харагдаж байвал хүн шанарах нь багасдаг байна. Ингээд нэг л мэдхэд таны хийдэг байсан зүйл хийх ёстой биш, угаасаа хийдэг дадал болж хувирна. Оны эхний өдөр урам зоригтой байгаа дээрээ зорилго төлөвлөгөөгөө заавал бичээрэй. Харин түүнийгээ хэрэгжүүлж өөрийгөө өмнөхөөсөө илүү сайжруулж чадах 365 өдөр танд байна. Өнөөдрөөс эхлэхээ мартваа.